Цалин тэтгэвэр тэтгэмжээс гадна улс төрд үүссэн нөхцөл байдал олонний анхаарлын төвд хэвээр байна. Хууль тогтоох эрх мэдэл болон гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн нарын давхар огцролт өндийж ядаж байгаа эдийн засгийг хүлээлгийн горимд шилжүүлсэн. За энэхүү улс төрийн тодорхойгүй байдал удаашар бол төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдахаас гадна институцийн тогтвортой байдалд ноцтой сорилт авчирна гэж улс төр судлаач нар тайлбарлаж байна. Мөн үед сөрөг хүчний намынхан улс төржилт хийхээс илүүтэйгээр ухаалаг ажиллах хэрэгтэйг зөвлөж байна. 104 жилийн түүхтэй Монгол Ардын нам сүүлийн 3 удаагийн улсын их хурлын сонгуульд дараалан амжилттай оролцож, парламент дахь олонхын бүлгийн эрх мэдлийг барьж байгаа. Гэвч олонхын бүлэг задарч хоёр хуваагдсанаас хууль тогтоох эрх мэдлийн тэргүүн болон гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүнээ нэг өдөр огцруулаад байгаа үйл явдал болсон юм а. За энэ нь парламентын бүтцийн үйл ажиллагаанд нэлээд том хямрал авчирна гэдгийг судлаачид онцолж байна. Миний мэдхийн 90 оноос хойш бол ийм хямрал болоод юу гараагүй. Яг зүгээр ардчид өндөр хөгжижсэн парламентд ёсон төлөвшсөн ерөнхийдөө улс төрийн намуудын өрсөлдөөнөөс хамаарат улс төрийн нам доторх бүлэг фракцуудын зөрчилдөөнөөс хамаарат ингээд одоо төр нь хямардаг төрийн хоёр том институцийн одоо үйл ажиллагаа доголддог ийм тохиолдол их ховор л доо. Энэ бол Монголын хувьд бол онцгой кейс болж байна. Энийг бол цааш нь бид нэр үндсэн хуулийнхаа хүрээнд цаашдаа одоо бусад улс төрийн тэр одоо жижиг процедурын хүрээнд улс төрийн намын дүрм журм мэрэгцэн хүрээнд бас цааш нь судалж ишээ боловсронгойлох шаардлага амьдралаас гарч ийн гэж харж байна. Ирэх барьж байгаа хүчнийхээ хувьд үйл ажиллагаа тогтвортой явагдахгүй болоод ирэхээр гарах ёстой зардлууд нь төлөвлөгдөж чадахгүй, орох ёстой орлогуудаа бүрэн цуглуулж чадахгүй ч гэдэм үү. Энэ дээрээс гадна гадаад талаас аваад үзэх юм бол энэ маань Монгол улсын нэр хүнд унахынтай холбоотой хөрөнгө оруулалтууд саарах ч гэдэм үү. Эсвэл хамтын ажиллагаа үйл ажиллагаанууд нь төрөх хардснах гэдэг юм уу. Иймэрхүү нөхцөл байдал руу орчиж байгаа учраас энэ маань яаж юм гэхээр эдийн засгт богино болон дунд хугацаанд нэлээд сөрөг нөлөөлөлүүд авчрах магадлал өндөр байна гэсэн. За түүнчлэн хууль тогтоох эрх мэдэл болон гүйцэтгэх засаглал төр саацсан энэ үед сөрөг хүчнийхэн ухаалаг байж улс төржилт хийхээс илүү иргэд олон нийтэд ашигтай байдлаар шийдвэр гаргалтанд оролцох нь улс орны хувьд чухал алхам болно гэдгийг тодтогч байгаамаа.